ийм том уу? Энэ дундаас яаж хатанди? Тэгээ бунхантайгаа ойрхон. Энэ мордууд нь амар сайн яагаад бүгдээрээ сайн уу? Тэгээд би Лас хот руу явахаас өмнө Хятадын эртний нийслэл хот байсан Шиан гэдэг хотод очисон. Тэгээд энэ хотод ирсэн шалтгаан маань юу вэ гэхээр энд хамгийн Хятадын хамгийн алдартай археологийн нээлтүүдийн нэг терракота айран байдаг. Тэгээд энийг үзэж байхдаа айгүй олон сонирхолтой зүйлүүдийг мэдэж авсан энэ газрын талаар. Ер нь бол ингээд бичлэгээ яг яаж эхлүүлэх яг очроо олохгүй тийг ингээд яриа сууж ин тэгээд одоо зүгээр шууд гол бичлэг рүү орё. Манай буудлаас гараад яг энэ Шиан хотын Хуйминжие гэдэг алдартай хоолны гудамжтай ойрхон буусан. Уг нь тэр гудамжинд нь очиж хоол идмээр л. Гэхдээ одоо 10 цаг болж байгаа болохоор энэ ойрхон хоол идчихье гэж бодоод сая өнөр орохтой нэг шүлний газар ирсэн. Тийшээ орё гэсэн чинь тэр маань хаацсан байна. Тэгэхээр энэ хавьяас нэг шүлтэй хоол идмээр байна. Шүлтэй хоол идэхгүй бол гоошхгүй байна. 好。来，西肉大饼，切泡面。没有要的。Яа нэг юм зэрэг шиг ингэж. Цэцэд ирсэн юм чи. Шүүдраг мэдчих та. Энэ ингээд 13 он гэхэр чинь Монгол мөнгөөр нэг 6700 төгрөг юм уу? Тэ. Энэ цууд иччихсэн. Оё. За, планинг. Терракота армин Шиан хотын төвөөс 45 км-ийн зайтай байдаг. Тэгээ жуулчид их очдог газруудаас музей руу цаг-цагаар шууж явдаг автобуснууд байт юм билээ. За, энэ дэс дахиад хасвартай шалгуулаад орох нэ. За ингээд хоёр дахь шалгуулаад орчих. 5 он төлөө тэр автобусанд сууж юм байна. Би гэхдээ алхна. Болохоор энэ замаар явна. Энд ингээд энэ тэнд ингээ хөтөж авах уу гэж юм хүмүүс. За яаж явахаар нь харъя. QR кодыг уншуулсан чинь хотод байдаг гоё газрууд нь ингээд бийжтэй юм байна. Тэгээд ингээд Бээжингээд гэх юм бол ингээд Бээжинд байдаг гоё газрууд. За одоо Шианыг сонгоод Шиан сонгонгууд одоо миний хүмүүсийн гарч ирэндээ энийг ингээд ороод 15 14 он энтрээр ингээд сонсох боломжтой юм байна. Нэг нь хүн багтаа үед. Oh my god. За нэгдүгээр танхимын болохоор хамгийн их цэргүүдийн баримт байдаг. Одоо яана энэ надад одоо харах гэдэг болсон юм. Oh my god. Оноо юм. Яаж? Энэ дундаас яаж хатанди? Йоо, зайч надад одоо харах газар болно. Тэр амар хүнтэй юм бэ. За, oh my god. Вау. Ингээд тойроод битүү хүмүүс ингээд үздэг юм биш үү? За харъя. Вау, ийм том уу? Яа, одоо их ингээд дуусаагүй гэсэн. За энэ газрын талаар товчхон ярихад терракота арми манай эртний өмнө 210-аас 209 онд буюу
2200 гаруй жилийн өмнө Хятадын анхны эзэн хаан Чинши хааны бунханы нэг хэсэг болгон баригдсан. Анх 1974 онд нэгэн тариачин ус хайж худаг гаргах гэж байгаад яг энэ газраас хүний толгой шиг хэлбэртэй шавар баримл олсон гэгддэг. Хожим тэгээд 1979 онд буюу 5 жилийн дараа олонд нээгдсэн. Энэ арим нь нийт 3 хэсэгтэй. Нэгдүгээр хэсэг нь яг одоо бидний харж байгаа хамгийн олон цэрэгтэй, жинхэнэ айрмын дүр зурагтай, урд нь харваачид, ард нь довтлогч цэргүүдтэй. Энэ хэсэг нь нийт 5 орцтой. Барилгын дараа үүнийг модоор хааж битүүмжилсэн байдалтай олцсон гэгддэг. Тэгээд энэ дээр ингээд тэр энэ дээр бичснээр 14260 м квадрат талбайтай. Тэгээд 6000 гаруй морь байгааг гэсэн байна. Тэгээ ингээ харангууд царай бүх одоо энэ баримлынхаа хүмүүсийн царай шал өөр гэдэг. Тэгээд тухайдаа уг нь ингээд өнх будагтай байсан гэсэн. Ваа, тухайн үед ийм тоосхон манай 2200 жилийн өмнө 2200 жилийн өмнө тоосхон байсан. Энэ бүр ингээд чулууччихжээ. Миний гараа арай л гэж хөрлөө. Энэ хата. Юм бэ? Ваа, тэгээд 2200 жилийн өмнө ийм тоосон хаан байсан гэхээр ёо. Тэгээд одоо энэ шалынаас хадлаа. Ийм 45 м-ийн зузаантай гинэ. Тэгээд бүр маш чиг ингэж хийгдсэн юм байна. Вау. За одоо хоёрдугаар танхим нь болохоор морд тэгээд харваачид энэ төр байдаг гэсэн. Одоо энэ oh my god энэс мангар том юм байна. Маш том юм байна. Маш том. Гуравт юм багч. Ой, уг нь бусад нөгөө олцсон олдвруудтай ижилхэн боловч энэ гурван цэрэгтэй командлагчийн хэрэг байж магадгүй гэж ütсэн байна. Ингээд Чинийх нь хоншоорыг хартаа. Ингэрээ сүм алдаг. ЮНЕСКОд бүртгэгдчихсэн юм билээ. Барилгын ажилд ойролцоогоор 700 мянга гаруй ажилчин оролцсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн байлээ. Тэгээ нууцыг хадгалах зорилгоор дотор байсан зарим хүмүүсийг гаргалгүй үлдээсэн гэсэн цуу яриач байд юм билээ. Тэгээ дараа нь юм болдог. Уг нь ингээд ийм үгтэй байсан юм байна. Ингээд юу яадаг? Царайны төрхүүд нь, сахлууд нь, усны засалтууд нь ингээд бүгд өөр өөр байдаг гэсэн. Одоо энийг ингээд хартаа.
шалгуур царайтай. Тэгээд царайнууд нь маш бүгд амар өөр. Хойд байсан ингээд шууд ямтай өгчээ. За энэ Чинши хааны талаар нийтээс жоохон судлаад тэгээд ярих боломжтой зүйлүүдийн ярих гэж бодлоо. Уг хаан Хятадын 6 жижиг улсыг нэгтгэж нэг улс болгож Чин улсыг байгуулж Хятадын анхны эзэн хаан болсон. Дугуй хэлбэртэй дундаа дөрвөлжин нөхтэй цоосыг анх нэвтрүүлж цагаан хэрмийг барьж Чин улсыг нүүдэлчин овгууд буюу хүннүүчүүдээс хамгаалсан юм билээ. Харин сөрөг шийдвэрүүд нь гэвэл маш хатуу дарангуйлал бий болгож удам мөхсаагаар нь устгах гэх мэт хатуу шийтгэлүүдтэй болгож ном шатааж эрдэмтдийг шийтгэж үзэл бодлыг хязгаарласан гэж тэмдэглэгдсэн байна лээ. Шиэнд ирсэн зорилгоо үзчихлээ. Би чинь 9 цагт ирсэн. Өглөө 9 цагт ирсэн. Одоо ингээм 12 өнгөрч байна. Тэгээ 3 цаг үтсэн. Гэхэд сонирхолтой юм байна. 3 цаг үлсэн гэж бодоагүй. Тэгсэн чи харин сонирхолтой юм байна. Зүгээр л нэг юм гайхаад юм. Яг ингээд тухайн үедээ хэрэгжилжсэн бүх эд зүйл тэгээд тэр байтхаа бүр амьттай үзүүлдэг одоо акробат ч энтриг ингээд бүгдийг бүр яг тэр үед хэрэгжилжсэн бүх эд зүйлстэй нүдээ бүгдийг ингээд баримл болгоод тэгээ ингээд амар сан ягаад хойч үедээ энийг ингээд үлдээе гэж ийм бүтээн байгуулалт хийсэн болов эсвэл ингээд тэг хамгийн гол нь өөрийгөө яг л тэгээ бунхантайгаа ойрхон тэгээ ингээд өгсний дараа ч гэсэн эд зүйлс их мэтлээ ингээд байх гэж тэгсэн болов сони юм аа. Яг сони. Надад тэр амар сони санагдлаа. Тэгээ энэ талаар илүү нийтээс судлаа. Яхан сони. Тэр нь айгуу сони. Энд нэг амар хөөрхөн юм бинчилийн айс крим санал хайж явж байгаа нэг юм хөөрхөн. Энэ ямар хөө энэ үнэхээр сандлын зэрэгтэй юм уу? Тэгээ хаалт нь уг нэм хаалт байгаа байхгүй юу уртлын. Тэгсэн ингээ хойтлоо юм сандал шиг. За энэ цуч. Хөөрхөн дээр юм. Юм зарим гэсэн. Тэгээ энийг задлж үз. Энэ 20 оногийн нэг стачутай. Энэ ах гараад гэх шүү. Жохон кичтэй юм уу? За энэ кич. Энэ хөөрхөн юм. Гайд нь тэнд ингээд юу ярьж байгааг сонсохгүй. Зүгээр сайхан чанга ярих шаардлагагүй. Өөрөө яриад тэгэл хүмүүс нь ингээд гоё шивч зүгээл ярьж байгаа сонсвол амар гоё юм аа. Ингээ гайд авах нь 20 он гэсэн. Хүн хүмүүс 10,000 төгрөг. Чин Шаарад нэг хат. Нэмсад хэвчээд болох марафонд гон. Тэгээд тэрэндээ ганц хоёр юм бэлтгэдэг юм гэж бодоод тэгээд орой бас нэг гоё гудамж хийх юм лээ. Тэр гудамж нь ч ингэж бодож байна. Нэг метрон цагтад явж байгаа. Энэ сулааны газар ороод тэгээд айгуу олон юм. Тэгэхээр би энэ мөрний зөрөгтэй энэс нь сонссон. Тэгээд энэ 20 юм судлаа. Тэгээд ингээд 20 оноос эхлүүлээд ийм 8,000 ном бичсэн. Би хэвсэв. Юу гişүүд 20 ном. Рин хэвчсэн гэсэн үг. Орсон. Рин хэвчсэн гэсэн үг та. Чи юу гэдэг юм бэ? Би тийм 20 хэвчсэн байна.
та нүүдний юм бэ. Үнэтэй гэсэн үг үү тий. Ямар ч бааталгүй. Барин буцаа авсан тэгээд барин хөдөө. Барин хэцтэй юм. Тэр юм дахиад суулчих. Зарад нь дахиад 50 өнөр аваад бүр хэцүү. Яа, шончлтол нэр шулуун болсон гэж. Тэгвэл 20 өнөр судлаа авал 20 өнөр авчвал тэгэхээр үзмэл дөрөв үрээд дахиад үзмэл. Гэтэ билий дөө. Энэ газрын хувьд Шайн хотын жуулчид их очдог. Шөнийн гудамж нь гэхдээ энэ өдөр бороо ороод гадаа болдог ихэнх үйл ажиллагаанд нь байхгүйсэн. Тэгээ барилгууд нь мэртний хитттэйг санагдуулахаар болохоор хүмүүс хитт үндэсний хувцастай аяг их зураг авахулдаг юм лээ. Тэгээ сүүлийн үед ингээд ажиглаад байхад хиттэд ийм хувийн зурагчингийн үйлчилгээ маш их хөгжсөн байлээ. 果然是妖怪啊！啊，此乃千年白骨变幻成精。如今妖怪已除，西天。 Шүлтээ идмээр байгаа байхгүй юу? Шүлтээ идчихвэл яг нэг гоё хоол идсэн болчих гээд байгаа. Гэтэ одоо амар өсөд байгаа болохоор энэ аваар байгаа гудамж стрит фуд гудамжны хоол гэж байгаа. Эвгүй сонсогдчихлаа. Стрит фуд иднэ. Хаа махны бүр ингээд тушаанг шиг болгоод ингээд амбарнд хийсэн. Тэрийг идээд тэгээд энэ нөгөө уламжлалт лиртэй цайг ууя гэж бодлоо. Одоо уусаа гадаа бороо ороод жаахан даарч чинь. Одоо энэ дагаа нөгөө цайгаа аваа. Яна. Арай томиг авчиж юм баг миний толгой шиг юм. Уун 2 сорол хийгээд тэгээ хоёулаа ууд юм. Би арай туршлага гутаад. Тайм гоё. Дайгуу гоё тайм. Лир тэгээ нэг улаан чавга амтчих. Ийм том нөр гар өвдөд. Хам. Би ч энийг идэж үзэж байгаагүй. Одоо анх удаа идэж үзэж чинь. 初次见你，一双迷人的眼睛，在我